Улаанбаатар хотод Маршал Рокоссовскийн Бурайдын сурагчтай бичсэн захидал хувийн эд зүйлсээр үзэсгэлэн гаргалаа. Эд зүйлсийг Бурайдын Жидинскийн дүүргийн Жилтура тосгоны сургуулийн музейгээс Монгол Улсын нийслэлд авчирчээ. Үзэсгэлэн дэлгэхэд Бурайдын тэргүүн Алексей Циденов болон Монгол Улс дахь Оросын элчин сайд Яам туслалцаа үзүүлсэн байна. Цэргийн гарамгаа удирдагчийг Жилтура тосгонтой Бурайд болон Монгол Улстай юу холбогдох тухай өгүүлээ. Энэ бол түүний мөрдөс бичиг баримт. Харин энд түүний амьдралын Монгол Улстай холбоотой зүйлүүд байна. 1926-аас 1928 онд Маршал Рокоссовский морин хороонд цэргийн зөвлөх хийж байсан. Тэр Монгол Улстай салшгүй холбоотой. Хошууч генерал Павел Петрунийн үзэсгэлэн сурагчдад танилцуулж байна. Оросын холбооны улсын элчин сайд яамны дэргэдэх агаарын цэргийн аташе Маршал Рокоссовскийн тухай бүгдийг мэддэг нь харагдаж байлаа. Энэ зургийг харах юм бол Маршал сүүлд дээлтэй ирсэн нь харагдана. Харин энэ зураг дээр тэр хинтээ байна гэж энэ хэн байна вэ? Тэр Маршал Цэдэнбалтай байна. Маршал Цэдэнбал. Үзэсгэлэн Улаанбаатар хот дахь Жуковын музейн дотоод засалтай гайхалтай нийцжээ. Энэхүү үзэсгэлэн авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн ог тэмдэглэг харах хэмжээний нэг хэсэг болсон юм а. 1921 оны 6 дугаар сард Улаан харин баруун өнгөрнийг Монголын хил дээр Жилтура тосгоны ойролцоо ялсан. Энэ үзэсгэлэнгийн онцлог бол нэгдүгээрт материалууд нь сургуулийн музейнх хүмүүс Константин Константинович Рокоссовскийн тухай баримтуудыг маш нямбай хадгалсан байна. Түүний эхнэрийн нутгаас авчирсан эд зүйлс байгаа. Энэ сургуулийн музей Маршалд их хайртай, халуун дулаан ханддаг. Магадгүй энэ нь бүхнээс илүү хүндлэл хүлээж байна. Сургуулийн музей үзмрүүдийн тэхэд дунд зөвлөлт холбоот улсын хоёр маршал Жуков, Рокоссовский нарын сурагчтай бичсэн захидлуудыг хадгалж байна. Жишээ нь энд Георгий Константиновичийн бичсэн захидал байна. 1940 оныг дурсан санаж байна. 5 дугаар сар байв. Би Улаанбаатараас Москва руу нийсэж байхдаа Улаан удал хотод нэг хонсон юм. Тэгэхдээ би нэг сургууль зочилсан. Хэмээн тэр бичлээ. Где побывал в одной из школ. Өнөөдөр Монгол сурагчид эдгээр захидлаар орос хэлээ сайжруулж байна. Дайны тухай одоо дайнд ингээд том чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн тухай ингээд мэдээллүүд энд байсан. Тэгээд зүрсийг харц сонирхоо цол эдрийн мэдээд Орос руу ч яваад сурч магадгүй. Их сургууль руу. Жилтура тосгоны жижигхэн музей үзмэр Улаанбаатар хотод том үзэсгэлэн болон дэлгэгдэжээ. Батталай Багдаев, Мөнх Далай, Чанцалдуулам, Ice Global.